За Монголын аялал жуулчлалын холбоо 2007 оноос хойш Жатагийн энэ үзэсгэлэн тасралтгүй жил болгон оролцож байгаамаа. Яг Япон хүнд Монголын бидний үзүүлж харагдсан аль хэсэг нь таалагдчих байна. Аль хэсэг нь илүү сонирхлын татгаар байна. Хоёрдугаар бид юу анхаарах илэн далан хүмүүст хэлж өгөөч гэж. Өнөөдөр аялал жуулчлалын сайдын хэлсэн үгнээс сонсоход 20 сая жуулчдыг одоо мэрэгчл аялуулна гэж ярьж байгаа энэ үед 14,000 гэдэг тоог ядаж 28,000 болгох нь их чухал хэрэгтэй юм а гэдэг толгойд орж ирж байлаа. Япон улсад Жата 2010 буюу олон улс орны аялал жуулчлалын компаниудыг хамарсан ийм том үзэсгэлэн уламжлал ёсоор энэ жил зохион байгуулагдаж байгаа. За энэхүү том үзэсгэлэн арга хэмжээнд дэлхийн 100 гаруй орны одоо аялал жуулчлалын томоохон салбар одоо компаниуд оролцож за Япон жуулчдад ерөн одоо өөрийн орны онцлог болоод бусад зүйлийг таниулан сурталчлах юм арга хэмжээг 3 хоногийн турш зохион байгуулж байна. Япон улсын хувьд бол 140 сая хүн амтай. За энэ хүн амынх нь 15-6 сая орчим нь жилдээ бас яг жуулчлал хэлбэрээр дэлхийн улс орнууд руу аялж амралт ийм чөлөө цагаа өнгөрөөд юм байна. Тэгэхээр энэхүү үзэсгэлэнд Монголын бас аялал жуулчлалын холбооныхан маань бас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож аялал жуулчлалын сезон гэж хэлдэг яг зуны удиралд энэ жилийн хувьд бол Монголд 14,000 орчим Япон одоо бас жуулчилсан юм байна. За энэ нь бол одоо 4 сарын 1-ээс Монгол Улсын засгийн газраас Японоос Монгол руу зорчиж байгаа иргэдийг визгүй болгосонтой шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Мөн одоо Монголын аялал жуулчлалын компаниудын зүгээс бас энэхүү үйл ажиллагаа маань цаашаа үргэлжлээд явах юм бол өшөө олон одоо японочдыг Монголын үзэсгэлэнт газруудаар аялуулах боломжтой гэдгийг ч бас хэлж байсан. Монголын аялал жуулчлалыг Япон оронд сурталчилж, Жата 2010 олон улсын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбоо түүний гишүүн байгууллагууд оролцоод ирлээ. Дэлхийн 139 орны 685 аялал жуулчлалын байгууллагууд оролцсон үзэсгэлэнд манай улс өөрийн орны онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, Японы арт түмний сонирхлыг татаж чадсан. Японы нийслэл Токио хотноо жил бүрийн 9-р сарын дундуур зохион байгуулагддаг Жата 2010 үзэсгэлэн уламжлал ёсоор олон орны аялал жуулчлалын байгууллагууд тур операторуудыг хамруулж амжилттай болж өнгөрсөн. Энэ удаагийн Жата 2010 үзэсгэлэнд дэлхийн 139 орны аялал жуулчлалын байгууллагууд оролцож, өөрийн орны онцлог, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс болон аялал жуулчлалын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа болоод өөрийн компани үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Бүтэн 3 хоногийн хугацаанд болж өнгөрсөн аялал жуулчлалын Жата 2010 үзэсгэлэн 140 сая хүн амтай Япон улсын ард иргэдийн анхаарлыг зөв ёсоор татсан арга хэмжээний нэгүүлж чадлаа. Япон улс жилдээ 40 орчим сая иргэнэ дэлхийн улс орнуудад аялал жуулчлал хийлэгдэг байна. Манай улсад энэ жил 14,000 Япон иргэн аялал жуулчлалын улирал зуны өдрүүдэд манай орны байгалийн үзэсгэлэнт газруудад аялал хийжээ. Аль ч улс орны аялал жуулчлал нь валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх их үүсвэр, байгаль орчныг хамгаалах гол хөдөлгүүр нь болохын хувьд төр засгийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлдэг байна. Монгол улсын засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж 2015 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авахд зорилттой байдаг. Япон улс бол Монголын аялал жуулчлалын салбарын хувьд онцгой ач холбогдолтой гол зах зээлийн орон гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа Японы иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг Монгол улсын засгийн газраас энэ оны 4-р сарын 1-ээс олгосон. Энэ нь ч Японоос Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэхэд томоохон ач холбогдол өгсөн. Иргэжил Монголыг зорих Японы жуулчдын тоог ихээр нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага байгааг байгаль орчин аялал жуулчлалын сайд ганц онцолсон. Жата 2010 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй орны салбарын сайд нар оролцож үзэсгэлэнгийн нээлтийн бөмбөрийг зогссон юм. Энэ Жата буюу энэ Японд жил болгон болдог энэ аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс 5 дахь жилдээ оролцож байна. Хэдий 4 сарын 1-нд визэг болгосон ч богинохын хугацаанд манайд урд жилийн одоо ирдэг жуулчид бараг 30% өссөн байгаа.
Тэгээ бид нар бол эх жилийг одоо Японы жуулчдын жил болгохын тулд энэ жилийн энэ аялал жуулчлалын үзэсгэлэн дээр бол нэлээд онцгой анхаарал тавьж байгаа. Тэгээд бид нар энд одоо Японы жуулч зориулсан семинарыг зохион байгуулна. Мөн орой одоо Японы аялал жуулчлалын байгууллагын удирдлагуудыг хүлээн авалтыг зохион байгуулна. Тэгээд бид нар эх жилийг бол одоо Японы жуулчдыг найдаж байгаа. Жилд Монголд нэг 14 орчим мянган жуулчин ирж байсан. Өнгөрсөн жилийн эх жил нэг 28 мянга болох болов уу гэсэн ийм найдлагатайгаар бид нар арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. Мөн одоо Японы аялал жуулчлалын байгууллагын удирдлагуудтай уулзна. Ер нь бол манай жуулчдад Монголд ирэх жуулчд бол нэг 400 гаруй мянга байгаа. За тэгээ эндээс бол одоо ерөнхий бүтцээрээ бол хятадын одоо хүмүүс их байдаг. Яг тэгэхээр нөгөө хятадаас ирж байгаа төр ирж байгаа хүмүүс бол жуулчны визтэй ирдэг учраас жуулчин гэж явдаг. Тэгвэл ерөнхий тоогоор бол нэг Европоос нэг 130 гаруй мянган жуулчд ирдэг. За тэгээд Солонгосоос нэг 40 мянган жуулчид, Японоос нэг 14 мянга орчим. За тэгээ үлдсэн нь бол бусад орнууд байдаг. Хятад болон бусад орнууд байдаг. За энэ жилийн жуулчдын ерөнхий хандлага бол Европын жуулчд гэсэн ерөнхийдөө жоохон өсөх хандлагатай байгаа. Тэгээ бид нар бол мөн одоо Европын зах зээлд хандаад засгийн газраас эх 2011 оны 3 сард бол Берлинд болдог аялал жуулчлалын маш том үзэсгэлэн бол дэлхийн 1 номерын үзэсгэлэн болдог. Энд одоо соёлын түншээр оролцохоор шийдвэр гаргаад бид нар бэлтгэл ажлаа хангаж байна. Тийм учраас бол эх жил бидний хувьд Японы жуулчд маань нэлээд их өссөн. Мөн одоо Европоос ирэх жуулчдын тодорхой хэмжээнд өссөн ийм жил болно гэж бид тооцоолж байгаа. ЖАТО 2010 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын үзэсгэлэн үзэж сонирхох Япон иргэдийн тоо 111,232 хүнд хүрсэн нь үзэсгэлэн үзэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг ЖАТОгийн ерөнхийлөгч онцолж байсан. Монгол улсаа төлөөлж Монголын аялал жуулчлалын холбоо Өмгөө аймгийн Монголын говийн үндэсний аялал жуулчлалын сүлжээ жуулчин говь, МАТ, жуулчин зэрэг компаниуд олон улсын үзэсгэлэнд оролцож үйл ажиллагааны талаар Монголын аялал жуулчлалыг сурталчлах талаар олон талын ажлыг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн хугацаанд Монголын онгон байгаль, нүүдлийн соёл ахуйг сонирхох Япон иргэд олон байсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, соёлд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан эко аяллуудыг хөгжүүлэх нь юунаас чухал болоод байгаа нь үзэсгэлэнгээс харагдаж байлаа. Энэ ЖАТО үзэсгэлэнтэй холбогдуулаад хэлэхэд бид нар энэ үзэсгэлэнд оролцохоос өмнө Японы жуулчдад юуг санал болгоул энэ Японы жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бол нэлээд ажилласан. Энэ үдээс би нэгэн зүйлийг одоо цохон хэлхэн зүйтэй гэж бодож байна. Энэ 2010 оны 4-р сарын 1-ээс Монголд зорчих Японы жуулчдыг 30 хүртэл хоногийн хугацаагаар одоо визгүй зорчихыг Монгол Улсын засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ бол одоо Монгол Улсын засгийн газар, Монголын одоо гадаад хэргийн яам, Монголын байгалийн аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын бизнес эрхлэгчид тэр тусмаа Японы зах зээл дээр ажилладаг улсуудад үзүүлж байгаа одоо том улс төрийн дэмжлэг. Энэ дэмжлэгийн эхний үр дүн бол гарч байна. Жишээлх юм бол одоо энэ 2010 оны 7-8 дугаар сард Японы зэрэг жуулчдын тоо маань одоо 20-30% өслөө өнгөрсөн жилээс энэ юу гэхээр одоо бас визгүй болгосны эхний үр дүн гарч байна гэж. Ингээд Монголын маань төр засаг бас аялал жуулчлалын салбарынхандаа итгэсэн. Бид итгэлийнүүд одоо зүтгэлээр хариулж байна. Энэний үр дүн бол одоо ингээд гарч байна. Тиймээс үр дүнгээ үзэх бол бас сайхан байна. За бид бас энэ визгүй болгохоос гадна одоо өшөө одоо өөр ямар зүйлүүд анхаарч байгаа вэ гэхээр одоо ганц Японы зах зээл биш анзаарч байхад бол бусад зах зээлүүд дээр ч гэсэн Монгол гэсэн одоо ерөнхий сурталчилгаа. Монгол одоо аялж болох орн муу юм уу биш юм уу? Монголд ч юу үзэж болохыг, аюулгүй байдал ямар төвшөндийн энэ талаас нь бол бид нар бас ерөнхий мэдээлэл дутуу өгч иржээ гэж. Тийм учраас бид нар энэ тал дээр бас төрсгийнхаа гар харахгүйгээр бис төрсгөөс бас юм гойхын оронд бас өөрсдөө санаачтаа тодорхой бодиттой ажил хийж байгаад дараа нь асуудлаа төрсгөдөө тавья гэдэг үүднээс бид нар одоо 2009 оны 9-р сарын 28-наас 10 сарын 1-ний хооронд Японы аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгчөөр нахлуулсан одоо 10 тур оператор бас зарим хэвлэл мэдээллийнх нь бол Монгол орондоо хүлээж аваад Монгол одоо Японы жуулчд аялж болох орн юм аа гэдгийг л үзүүлж харуулсан. Тэд маань ч одоо сүндөр сэтгэлтэй бутсан. ЖАТО 2010 буюу Японы олон улсын аялал жуулчлалд говьоос бид анхудаага оролцож байна. Тэр говийн компаниуд энэ төр ер нь бол Монголын 4 компани оролцож байна. За Монголын 4 компани аялал жуулчлалын холбооноос шугамар нийлээд хамтраад ингэ оролцож байгаа. Тэр говьоос одоо анхудаага энэ олон улсын үзэсгэлэнд оролцоод бид олон зүйл харж байна даа. Ер нь Монголын аялал жуулчлалын салбарыг цаашд хөгжүүлэхэд, доктортой хөгжүүлэхэд ялангуяа говийг хүчтэй гаргаж ирэхэд их олон зүйл хэрэгтэй юм байна, хийх хэрэгтэй юм байна. Ялангуяа зүгээр 2010 оны 4 сарын 1-ээс хойш Японы аялал жуулчлалын салбар бол 100%
Хэдийгээр жижиг буурай гэж ярьж байгаа боловч олон жижиг орнуудад оролцож байгаа боловч эдгээр хүчтэй орд юм нэрсэн. Ялангуяа улсынхан зүгээс төрөөс их анхаард юм байна. Ер нь одоо дэлхийн нийтээрээ цөлжилт бий болж байна. Байгалийн дөрөөлөл үүсч нүнтэй холбоотойгоор доктортой аялал жуулчлал ялангуяа тэр нь өөрөө олон нийтийн эерэг байх ийм аялал жуулчлал илүүтэйг харж үздэг болсон байна л да. Тэгэхээр энд одоо энэ үсгийн байдлыг харж байхад ер нь олон орон орж байгаа боловч түүн дотор Монгол шиг ийм унган төрхтэй байгальтай, унган төрхтэй зэрлэг аратан амьтадтай байгаль нь харьцангуй бага хөндөгдсөн ийм орон их бага байгаа юм байна. Одоо энэ үсгийн байдлыг ерөнхийд харж байхад дандаа үндсэн болгонд тэр үндсний сайн хоолнууд, сайн одоо тийм шоунууд, тэгээ сайн зочлуудлаар их оролцсон юм байна. Одоо бид нар монголчууд юугаараа илүү содон байж болох вэ гэвэл үнэхээр одоо дэлхийд цорын ганц үлдээд байгаа унган төрхтэй байгал, дэлхийд цорын ганц үлдээд байгаа нүүдэлчин соёл үүнийг илүүтэй гаргаж өгвөл магадгүй илүү амжилт төрж болохоор юм шиг харагдаж байна. 139 орны 685 аялал жуулчлалын байгууллага 914 үзэсгэлэнгийн павильонд энэ удаад улс орнууд үйл ажиллагаагаа сурталчилсан. Үүнд Монголын аялал жуулчлалын холбоо, Монгол гэр барьж, мөн Монгол орны талаар цовруул нэвтрүүлгүүдийг англи болон япон хэл дээр хүргэсэн нь жуулчдын сонирхлыг татаж байлаа. Монголын аялал жуулчлалын холбоо